Өнөөдөр та бүхэндээ маш олон хүний хайрыг татсан Монголын нэгэн томоохон номын дэлгүүрийн маш олон 7 хоногийн бестселлер болж исэн нэгэн зохиолын талаар ярьж өгөх гэж байна. За энэ бол Стефен Цвайг зохиолчийн Танихгүй эмэгтэй захидал хэмээх тууж байгаа. Энэ тууж болохоор Goodreads гэдэг номын үнэлгээ өгдөг вебсайт дээр бол 4.1 илүү 4.2 одтой үнэлгээтэй нэлийн үнэлгээ сайтай. За тэгээ уншсан хүмүүс нь бол ийм сэтгэл зүрхийг булаасан айгүй романтик, за дээрээс нь tragic буюу эвгэнэлтэй зохиол байна гэж дүгнсэн. Гэхдээ миний дүгнэлт бол энэс жоохон өөр байгаа. Тэгээд юун түрүүнд бол номынхаа үйл явдлыг эхлээд та бүхэн дээрж өгье. Тэгээд дараа нь өөртөө төрсэн сэтгэлээ хуваалцаж бодлоо. За энэ тууж маань болохоор нэгэн алдартай зохиолч өөрийнхөө 41 насны төрсөн өдөр дээр нэг юм захидал авж байгаагаар эхэлнэ. За энэ зохиолч болохоор дэрэн дэлхийгээр айгүйх аялдаг, хэрэн хэсүүчилдэг. Гэхдээ 41 насныхаа төрсөн өдрөөр Австри улсын Вен хотод байдаг гэртээ ирэхэд үйлчлэгч нь захидлууд өгдөг. Энэ захидлууд донд бусдаасаа онцгой нэгэн захидал байдаг. За тэр захидлын тогтоон дээр нь болохоор ямар ч нэр, ус, хаяг юу ч байхгүй хоосон дугтуутай юм захидал. За дугтууг нээгээд утсан чинь яа харахгүй нэг эмэгтэй хүний бичгээр бичсэн. За тэгээ маш их яарч, сандарч, твжиж сэтгэл санаа нэм тогтворгүй байгаа үедээ бичсэн захидал байдаг. За ингээд үргэлжлүүлээд тууж маань бол яг энэ эмэгтэй бичсэн бараг 20 хэдэн хуудас нүүрийн захиагаар үргэлжлээд үйл явдал нь дуусчаа. Үл таних эмэгтэйгээс буюу танихгүй эмэгтэйгээс ирсэн захидалд юу гэсэн байдаг вэ гэхээр өчигдөр би хүүхдээ алдчихлаа гэж шууд захидал маань эхэлж байгаа. Захидлыг бичиж байгаа залуу эмэгтэй бол 9-10 орчим насны хүүхэдтэй байсан. Хүүхэд нь томуу өвчин тусаад нэлээд олон шин маш өндөр халуурсан. Эмэгтэй бол хүүгийнхээ хажууд байнга хүүхдээ ингэж захиж сууж агаад өнгөрсөн шөнө нэгээхэн эсэг үед хүүхдийнхээ орыг тэрлээд унтцсан үед нь хүүхэд нь энэ ертөнцөөс үүрт явчлаа. За тэгээ хүүхэд маань энэ ертөнцөөс явсан. Хүүхдийнхээ туссан тэр өвчнийг би ч гэсэн туссан юм шиг байна. Миний би ч гэсэн арзааж байна, зарааж байна. Би өөрийгөө сул ториогоор мэдэрч байна. Би ч гэсэн удахгүй энэ ертөнцөөс явах байхаа. Гэхдээ би энэ ертөнцөөс явахаас өмнө хайртай чамдаа энэхүү захидлыг бичгээр шийдлээ. Яагаад тэгэхээр би энэ өрөөнд хүүхдийнхээ хүйтэн цогцтой хамт байж төвчж дийлэхгүй. Би энэ зовлонд амьдралынхаа нарийн ширээнийг чамд яриад чиний тэр хөнгөн хөөртөө хөвгчлөлтөө би даасан амьдралт чинь гай болохыг хүсэхгүй байна. Гэхдээ энэ удаад өөрийгөө бихэн гэдгийг ч хэлэхгүйгээр өөрийнхөө дотор байгаа бүх үннийг хэлмээр байна. Гэхдээ энэ цаг би чамд бичиж байгаа гэдээ чамаас ямар нэгэн зүйл хүсэж байгаа юм биш. Энэ захидал угаасаа чамд очихгүйд би аль хэдийнэ энэ дэлхий дээр байхгүй болсон байна. Хүсэн эмэгтэй хүн чамаас юу ч хүсэхгүй. Тийм болохоор миний энэ захидал бичиж байгаа учир шалтгаанаас ч юм уу эсвэл цаашдаа миний бичиж байгаа үгээс битгий айгаарай. Би өөрийнхөө бүх туулж өнгөрүүлсэн амьдралыг чиний өмнө үнэн мөнөөр нь дэлгэмээр байна. Яг үүндээ бол миний амьдрал чамтай уулзсан өдөр эхэлсэн. Вен хотын тэр нэгэн байшинд би ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Бид маш хэцүү ядуу амьдардаг байсан. Аав манаас барсны дараа бол ээж бид хоёр гачигдах дутагдахын зовлон үзэж амьдардаг байсан. Гэхдээ чиний нүүж ирсэн тэр байшинд өмнө айгу хэцүү зан характертай хүмүүс байдаг байсан бол оронд нь залуу зохиолч ирж байгаа талаар байрныхан тэр чигээрээ яриад бид нар бүгдээрээ чамайг догтлон хүлээсэн. Нилээ хэдэн 7 хоног тэр байранд засвар хийгээд тэгээ чиний үйлчлэгч зарц хүнчин чумдан савьчин авчираад чамайг нүүлгэж оруулахад бэлдсэн. Тэрнээс эхлээл яг ямар хүн энэ байранд нүүж ирж байгаа бол гэдэг тэр бодол миний сонирхлыг шууд татаж эхэлсэн. За дараа нь чамайг ингээд энэ байранд нүүж ирсэн гэдгийг мэдээд би чамтай уулзахыг, чамайг харахыг маш их хүсэж ирсэн. Гэхдээ эхний 1-2 хоног бол би юусоо чамтай огт харж чадаагүй. Харин 3 дахь өдрөө яг шатаар дээшээ гарч ахт чи доошоо бууж таарад би чамайг хамгийн анх удаага харсан. Би чамайг хамгийн анх удаага харахаас өмнө чиний талаар хүмүүсийн ярьсан зүйл, чиний зарцыг чинь чамайг ямар хүндэтгэлтэйгээр ярьж байгаа байрны хүмүүсийн тэр хүлээлт гээд чамтай уулзсаас өмнө чиний аль хэдийнэ толгой дээр чинь захиусан нэгрийн гэрэл шиг тийм бүрхийг гэрэлтэй байгаад чиний нэр хүртэл надаа айгу эрхэм намдан санагддаг болсон хайрт гэд захидлын эрхний хэсэг хэлж байгаа юм аа. Захидал дээр болохоор танихгүй эмэгтэй маань зохиолч залуу бол үргэлж хайрт минь, beloved хайрт минь гэж дууддаг. За 3 өгүүлбэрийн нэг нь баг хайрт минь гэдэг үгээр эхэлж байгаа. Үргэлжлүүлээд
чиний нүүд орж ирж байгаа тавилгач хүртэл надад маш сонирхолтой, маш эрхэм нандин ариун санагддаг байсан. Чи зохиолч хүн болохоор би чамайг угаасаа олон ном уншдаг, өндөр боловсралтай хүн гэдэг чи мэдж байгаа. Би ч гэсэн тэр хэр хэмжээнд хүрэхийн тулд хэдэн хуучин ном олж аваад уншиж эхэлсэн. Хайрт минь би чамд яг хамгийн анх хараад дурлсан тэр мөчөө хүртэл санаж байна. Би ангийнхаа нэг найз охинтойгоо хамт гэрлүүгээ ирээ явж исэн чинь чи машинаас бууж исэн. Тэр мөчөд би байрны хаалгыг онгойлгож чамд өгөхийг хүссэн. Өөрөө ирэхгүй тэгж хүссэн. Чи над руу хараад инээмсэглэхэд тэр мөчөд л яг дурлсан. Харин хамт явж исэн ангийн охин маань намайг яагаад ингэж чи дулаач хаа гэхэд надад бүр хэлэх зүг алдаагүй. Тэр мөчөөс хойш би хичээл, ном, ээж, өөрийн хувийн амьдрал бүх зүйлээ орхиод ерөөсөө тэр хаалганы цоожны нүхээр танаа байрыг чамайг ажилдаг болсон. Би юунаас ч айж чигээ болсон 13 настай байсан. Миний хувьд 25 настай чиний амьдрал, чиний бүх зүйл надад маш тийм сонирхон байсан. Удалгүй би чамайг гэртээ үе янз бүр эмэгтэй хүмүүстэй ирдэг гэдгийг ч хүртэл хардаг байсан. Миний сэрүүн цаг мөч болгон чиний тухай бодлоор дүүрэн байдаг. Унтж байгаа цаг мөч бүр чиний тухай л би зүудлэхийг хүсдэг байсан. Энэ бол миний хувьд хамгийн жаргалтай хүүхэд нас байсан. Би чамд бүрэн анхаарлаа хандуулсан учраас гэртээ болоод байгаа зарим нэг зүйлийг анзаараагүй байсан. Тэр нь юу юм бэ гэхээр Инсбрук гэдэг хотод амьдардаг нэгэн манай гэрт ирж ээжэд маань илдэг, зөөлөн ханддаг болсон юм бэлээ. Ингээд чамайг энэ байранд нүүж ирснээс 2 жилийн дараа буюу 15 настай байхад маань ээж маань тэр ахтай гэрлээд бид Английн Инсбрук гэдэг жижиг хот руу нүүхээр болсон. За энэ бол миний амьдралын хамгийн хэцүү үе байсан. Би угаасаа явахыг мэдээж хүсээгүй. Би чиний царайг харахгүй нэг ч хонож чадахгүй. Чи залуу насны аагаар ирч хүчээр байнга аялалд явцдаг байсан. Урт удаан аялалд явдаг байсан. Тэр бол үнэхээр үзэн ядмаар тийм цаг хугацаа байсан. Ээж болон ирээдүйн хойдоо болох хүмүүс маань намайг насанд хүрээгүй хүүхэд учраас ямар нэгэн байдлаар Инсбрук руу авч явахаар шийдээд миний хамаг эмийг баглаад гэрээ нүүлгэж эхэлсэн. За тэр гэрт хонсон хамгийн сүүлийн шөнөө би хаалганыхаа дэргэд хаалганыхаа хонхоор хараад чамайг ирэхийг хүлээж суусан. Чамайг ирэхээр чинь би чиний хөлд орчин сөгдөөд, мөрбөөд, хөвтөөд, уйлаад намайг зарцаараач болов, болгооч болов, аваад үлдээ гэж, хажуудаа үлдээ гэж би чамаас холдмооргүй байна гэж гуйхаар би шийдсэн байсан боловч чи тэр шөнө өөр нэгэн бүсгүйтэй нээлтэж ханиалдаад гэртээ орсон. Тэр мөчөд миний зүрх сэтгэл зүсэгдээд шархлаад би чамаас гуйхч тийм хүч чадал үлдээгүй. Ээж хойд аавыгаа ч эсэргүүцэх чадал бас үлдээгүй. Тэгээд би маргааш өглөө нь Вен хотоос нүүсэн. Инсбрук хотод ирээд би ерөөсөө бүх зүйлээс өөрийгөө тусгаарлсан. Ээж хойд аав маань хоёулаа надад сайн ханддаг. Миний өмнө ямар нэгэн гин буруутай зүйл хийсэн юм шиг тэрийгэ цайруулах байгаа юм шиг тиймээс сайн ханддаг. Надад олон гоё хувц авч өгөөд сайн сургуульд явуулаад үргэлж театрын тасалбараар бэлэг барьдаг байсан ч гэсэндээ би тэр бүх зүйлээс өөрийгөө тусгаарлаа. Тэр авч өгсөн гоё хувцнуудаас нь нэг ч өмсөөгүй. Дараагийн 2-3 жилийн хугацаанд би ерөөсөө чамааг л бодсон. Чамаар амьсгалсан. Чиний ном бүхний чинь хэдэн 10 удаа уншсныг чи мэдхүү. Одоо ч гэсэн би чиний номны тэдгээр хуудсыг нь уншаа гэвэл нэг ч үг хүсэг цэг таслалтгүйгээр уншиж чадхаар тийм олон удаа би номыг чи уншсан. Би чамаар амьсгалдаг байсан. Чиний талаар хаа нэгтээ сонь сэтгүүл гарсан байх юм бол би хэдэн 7 хоногтоо яг чамтай уулзсан юм шиг болоод баяртай явдаг байсан. Би энэ Инсбрук гэдэг хотын гэрийнхаа эргэн тойронд дох 10 гудамжигч бараг мэдгүй шахуу байсан гэдэгт чи итгэхгүй хайрт минь. Гэхдээ одоо бидний хүүхэд үхчихсэн. Энд хэвтэж байгаа хүүтэн цогц миний хүүхэд байсан. Бас чиний хүүхэд байсан. Бидний хүүхэд байсан. Харин одоо тэр байхгүй болчихсон. Ингээд би 18 нас хүрээд намрын нэгэн хүүтэн өдөр Вен хотод эргэж ирсэн. Би Вен хотод галтрууны буудлын дээр галтруунаасаа буунгуудаа шууд чиний амьдардаг байсан. Бидний амьдардаг байсан. Тэр байшин руу такси бариад очсон. Чиний цонхны гадаа зогссон. Гэхдээ цонхчин гэрэлгүй байсан чи дахиад хаа нэг тийшээгээ аялалд явчихсан байсан. Би нэгэн дэлгүүрт ажиллаж орой 6 цаг болоод дэлгүүрийн хаалга хаагдмагцсан таксинд суугаад танаа гэрийн гадаа очиод гудамжны цаанаас хараа зогсдог. Чамаа гэртээ ирэхий чин
гэртээ ороод гэрлээ асаахыг чинь наашаа цаашаа холхиж байгааг чи хараад хамгийн сүүлчийн унтаад гэрлээ унтраах тэр мөчөд би буцаад гэрлүүгээ харьдаг байсан. Заримдаа би яг чамайг гэрэх цагийг тааруулахад гудамжаар өөдөөс чинь алхахдаг, чамтай зөрдөг байсан. Гэхдээ тэр мөч бүхэнд надад ингэ чам руу харах зүрх зэрэг байгаагүй. Би өргөлж ингэ ичээд нүрээ буруулдаг байсан. Гэхдээ нэлээд олон сар ингэж явсны эцэст надаа нэг удаа яг чам руу юм харах зэрэг гарсан. Тэгэхэд чи яг бусад бүх эмэгтэйчүүд рүү хардаг тэр хөнгөн хөвгчлөлтөө хамаг юмаа яриад хувцаа тайлмаар юм шиг санагддаг. Тэр харцаараа бол намайг харсан. Гэхдээ 5 жилийн өмнө 4 жилийн өмнө энэ байранд хамт амьдраад чамааг үргэлж дагдаг байсан, нууцаар ажилтдаг байсан тэр охин гэж чи намайг таниагүй. 2 хоногийн дараа дахиад би яг тэр гудамжаар чамтай таарахад чи нудаад над руу нөгөө л харцаараа хараад гэхдээ нудаад таньсан. Мэдээж 5 жилийн өмнө өөрийг чинь хайрладаг байсан тэр охин гэж таниагүй ч гэсэндээ 2 хоногийн өмнө зам дээр таарсан залуухан хөрх охин байна гэдгийг чи таньсан. Тэгээд надаас чи асуулт асуухад би яаж ч юм зэрэг гаргаад тэр асуултанд чинь хариулсан. Тэгээ хоёулаа гудамжны төгсгөл хүртэл юм ярьж алхаж явж байгаад чи надаас оройн хоол идэх үү гэж урьсан. Би чамтай хамт тэр өдөр оройн хоол идсэн. Энэ бол миний амьдралын хамгийн гайхамшигтай, жаргалтай, баяртай мөч байсан. Надад энэ мөчийг олгосонд баярлалаа. Үнэхээр энэ бол миний хувьд дээдийн заяа байлаа. Бурхны аврал байлаа. Тэнгэрийн ундаг атгсан юм шиг тийм мэдрэмж төрж илоо. Ингээд хоол идэж дуусаад чи надаас нэг жаахан эмээнгүүгээр асуусан. Манад очихыг хүсэж байна уу? Би чамд дуртай яа гэж хариулсан. Миний энэ хариулт чамааг жаахан зочроосон байх. Яа тэгэхээр над чи залуухан ичимхий гинэн охин бүр дуртай яа гэд чамд шуудхан хариулсан нь чиний сонирхлыг нэлээд өдөөсөн болов. Хүүхэд байхасаа л эхлээд төсөөлтөг байсан. Дотор нь юу болж байгаа бол ямар тавилгатай байгаа бол чи яаж амьдардаг бол тавилгуудаа яаж байрлуулсан бол гэд тэр бүх зүйлийг төсөөлтөг байсан. Тэр байрандаа орж утсан. Тэр шүнийг би чамтай хамт чамд бүх зүйлээ зориулаад өнгөрөөсөн. Гэхдээ би ингээд урд нь өөр эр хүнтэй хамт байж үзээгүй гэдгээ огт чамд мэдрүүлэхийг хүсээгүй. Яагаад гэвэл хайрт минь би өөрийнхөө тийм зүйлээр хүртэл чамд дарамт болохыг хүсээгүй юм шүү. Маргааш өглөө босч ирээд би гэлүүгээ харах гэсэн чинь чи надаа ваарта цэцэгнээс нэг цагаан сарнаа аваад яв гэж хэлсэн. За тэгээ тэрнээс хойшоо би төрсөн өдөр болгоноор ч чамд тийм баглаа цагаан сарнаг ямар нэгэн нэргүүгээр илгээдэг. Төрсөн өдөр болгоноор чи авч исэн тэр баглаа цагаан сарнаа чинь би байсан шүү. Би тэр нэг ширхэг цагаан сарнааг бариад танаа үүдээр гарсан чинь үйлчлэгч залуу намайг хараад чи намайг танихгүй байхад тэр намайг таньсан шүү. Нүдэн ингээд таниад баг зэрэг томорсныг нь би одоо ч гэсэн санаж байна. Гэхдээ чи надад дахиад тэр оройноо чамтай уулзах 2 дахь шөнийг бэлгэлсэн. Чамтай уулзах 3 дахь шөнийг ч гэсэндээ бэлгэлсэн. Би тэрэнд чинь маш их баярлаж авдаг. Би тэрнээс хойш угаасаа өөр эр хүнтэй ойртохгүй, тогтносгүй, танилцахгүй гэж шийдсэн. Яа гэвэл чиний минь гар миний биеинд хүрсэн шүү дээ. Ингээд 3 дахь өдрийн өглөө нь би босоод явах гэтэл чи надад дахиад аялалд явах чагаа хэлсэн. Миний царайны хувирлыг хараад би аялалд явсан ч гэсэндээ эргэж ирээд л чамтай шууд холбоо барьнаа гэдгийг чи надад амласан. Гэхдээ тийм зүйл болоогүй. Тэр 3 шөнийн үр дүнд би хүүгээ олсон юм аа. Би энэ хүүхдийн талаар хэнд ч мэддэхийг хүсээгүй. Ээжтэй ч тэр, чамд ч тэр. Гэхдээ би энэ хүүхдийг олсондоо маш их баяртай байсан. Яа тэгэхээр одоо чиний нэг хэсэг чинь үргэлж надтай хамт байж, надад хань болж би чамайг хайрлаж чадхаар болсон. Тийм болохоор би энэ хүүхдээ тээж төрүүлэн гэдэгтээ ямар ч эргэлзээгүй байсан. Нөгөө талаасаа би бас энэ хүүхдээр дамжуулаад чамд ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхийг хүсээгүй. Энэ үнэхээр миний хүүхд юм уу гэдэг эргэлзээ хэрвээ чамд төрөх юм бол тэр миний зүрх сэтгэлээ ч гэсэндээ маш их шавшуулах байсан. Дээрэс нь яг чам шиг хөнгөн, зөөлөн сэтгэлтэй, юу ч үл тоодог, хайраар тоглодог чам шиг хүнд эцэг болно, аа болно гэдэг ямар хэцүү байхсан бол хайрт минь. Тийм болохоор би хүүхдийн тухай, хүүхдийн чин тухай чамд хэлээгүй юм шүү. За ингээ мэдээж эргээд Инсбрукт очиод ээжтэй хэлэх юм бол энэ хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй аюул төрүүлээд хүн дөрвөлгийнхээс учраас би Венда уучраа болохоор шийдсэн. Ингээд би 4 эмэгтэйчүүдийг төр хорогдуулж исэн
эмнэлэгт төрсөн. Тэр эмнэлэгт төрөх ямар аимшигтай байсныг чи баруун төсөөлөхгүй байхаа. Тэнд маш их өвдсөн, зогсон, ядарсан хүмүүс байсан. Би тэр дунд шүдээ 100 байж төрүүлсэн. Тэр мөчийн дараа би энэ хүүхдийг би сайхан амьдруулах ёстой юм байна гэж бодоод би өөрийнхөө чадах хэмжээндээ өөрийнхөө чадах зүйлээрээ их мөнгө олохыг хичээсэн. Би өөрийгөө зарж эхэлсэн. Яад гэвэл хайрт минь чи намайг танихгүй байгаа ч гэсэн, чи намайг санахгүй байгаа ч гэсэн нэг зүйл үнэн байсан. Тэр бол би үзэсгэлэнтэй хөөрхөн байсан. Гэтэ мэдээж би шууд гудамжинд гараад биеэ үнэлээгүй. Харин би хүмүүсийн хамтрагч нь болдог байсан. Энэ хугацаанд би маш олон нэртэй, төртэй, эрх мэдэлтэй, баян чинэлэг хүмүүстэй хавд байсан. Тэдний зарим нь бүр надад жинхнээсээ ч дурлж исэн, намайг гэргийгээ болохыг хүсч байсан удаа би. Гэхдээ би чамаас хизээж урвахыг хүсээгүй. Нэг жилийн өмнө чиний төрсөн өдрийг чинь яг маргааш нь чам руу баялаа цагаан сарнаага явуулсны дараа би өөрийнхөө хамгийн сүүлийн үеийн хамтрагч болох залуухан баян үйлдвэрийн эзэнтэй хамт нэгэн уушин газар байсан. Тэр их сонин өдөр байсан. Би яг чиний тухай өдөржингөө бодсон. Тэгээ тэр уушин газар би өөрийнхөө дураараа өөрийгөө бүр сул тавихыг хүссэн. Би идээд, уугаад, дуулаад, инээгээд, ханаагаад гинэт нэг харсан чинь миний нүдний буланд чи над руу хараад инээмсэглээд байж байгааг харагдсан. Тэнгүүд мэдээж би өөрийгөө бие барьчихж байгаа. Би чам руу дахин хараад гэхдээ аль болох өмнөх шигээ инээгээд уугаад идээд дуйлж дуулаад тэрийгэ үргэлжлүүлсэн. За тэгээ байжсэн чинь чи над руу нүдэрээ ингээд харцаараа гадаа уулзаж болох уу гэдэг тийм дохиог илгээгээд чи төрүүлээ гарсан. Гарахтаа ч гэсэндээ над руу толгоогоо тохиод би гадаа чамайг хүлээж юм шүү гэдгээ илэрхийлсэн. Удалгүй би хамт явж байгаа хүндээ нэг шалтгаан гаргаж хэлээд чиний араас гарсан. Гарсан чинь чи надаас би чамтай цагийг өнгөрөөж болох уу гэж асуусан. Би болноо гэж хариулсан. Чи тэгэхэд хизээ гэхлээр нь би яад одоо болохгүй гэж хэлсэн. Гадаа хүүтэн байсан болохоор би бол буцаж ороод ресторанаас өөрийнхөө гадуур хувцсыг авах хэрэгтэй байсан ч гэсэндээ тэгж орох юм бол хамт явж исэн хүмүүстэй ямар нэгэн шалтгаан олж хэлэх хэрэгтэй учраас би тэр нэмэн нойтон чигээрэл шууд чамайг тагаад танаа гэрт очичихсан. Дахиад чамтай халуугаар шөнөгийг өнгөрөөсөн. Гэхдээ хайрт минь чи дахиад намайг таниагүй. Энэ надад би чиний хүүхдээ чинь ээж байхад би чамайг тэр орой тэр шүнжин маргааш өглөө чамтай хамт өглөөний цай уухтай ч гэсэндээ намайг санах болов гэж бодож ирсэн. Би чиний хувьд дахиад нэг адал явдал, дахиад нэг нэргүй царай юу ч болоогүй юм шиг мартах манан будантай хүн болоод өнгөрсөн. Тэр өглөөний цайгаа ууж ахтаа чи надад 2-3 сарын хугацаатаагаар Африк руу аялалд явлаа гэдгийг хэлсэн. Тэгэхэд миний уур хүрсэн. Би чам дээр очиод чамайг бариад сэгсрээд намайг таниад намайг танихгүй байгаа юм уу? Одоо намайг таниад энэ олон жилийн дараа чи намайг тэр аялалд авч явж болохгүй юм уу гэж хэлмээр байсан ч гэсэндээ би хэтэрхий ичимхий байсан учраас ямар харамсалтай юм бэ л гэж хэлсэн. Тэгэхэд чи надаас үнэхээр чамд харамсалтай байгаа юм уу? Чи нэрнгээсээ харамсаж байгаа юм уу гэж асуусан. Тэгтэн би чамд миний хайртай эр хүн үргэлжил аялалд явж байдаг. Үргэлжил надаас явж байдгаа гэж хариулсан. Ингэж хариулаад би чиний тэр нүдний чин гүн харцнаас одоо л тэр намайг санахандэ гэж бодтол чи өдөөс ирчүүд явдаг. Гэхдээ хизээч мартдагвэ гэж хэлсэн. Гэхдээ хайрт минь чи намайг дахиад л мартсан. Би маш их ичиж сэтгэл зүрх минь шаналж өвдсөндөө бушуухан хувь санараа өнсөөд зүнхээ бариад гарах тэр мөчид би танаа гэрт байсан баарн дотор байсан цагаан баглаа сарнаагаас нэгийг авч болох уу гэхэд чи болно гэж хариулсан. Яг тэр мөчөд ч гэсэндээ би чамаас намайг таниач гэж сэтгэл дотроо өчнөө их гуйж ирснийг мэдхүү. Харин одоо миний хүүхэд, бидний хүүхэд, чиний хүүхэд хүчгээд байна. Энэ ертөнцид байхгүй болчиход байна. Удахгүй би ч гэсэн хөөийнхөө араас явна гэдгийг мэдэж байна. Энэ захидлыг чам руу бичээд би ямар нэгэн зүйлийг хүссэнгүү, чамд ямар нэгэн байдлаар гай болохыг, дарамт болохыг хүсэхгүй байна. Би өөрийнхөө энэ зовлон гуньгийг, зовлон шаналлыг чиний аз жаргалтай амар амгалан тэр амьдрал руу чин шийдэхийг хүсэхгүй. Зөвхөн энэ удаа л би ганцхан чамтай ярьчих. Эннээс хойшоо би үргэлж чимээг байх болно. Одоо би чамд өөрийнхөө нэрийг хэлээд өөрийнхөө зургийг үзүүллээгээд ямар ч утга учир байхгүй. Чи угаасаа намайг танихгүй. Бас чи угаасаа намайг мартах болно. Удахгүй би үхэн. Гэхдээ намайг үхэж байгааг чи хизээч
мэдхгүй, мэдэрхгүй. Энэ нь ч гэсэндээ надад амар байх болно. Яа тэгэл хэрвээ миний үхэл чамд гуниг зовлон авчрах бол би амар амгалан үхэж чадахгүй. Гэхдээ надад үхэхээс өмнө чамаас үсэх сүүлчийн ганцхан хүсэл байна. Хэрвээ би үхчих юм бол хэн чиний төрсөн өдрөөр чинь чамд баглаа цагаан сарнаа явуулж авах юм бэ? Тийм учраас чи өөрийнхөө төрсөн өдрөөр өөртөө баглаа цагаан сарнаа авч байгаарай гэж чамаас хүсье. Хайрт минь чи заавал миний төлөө энэ зүйлийг хийгээд өгөөрэй. Одоо миний толгоо өвдөж байна. Миний бүх бие янгинж өвдөж байна. Миний гар чичир салгалж надаа цаашаа үргэлжлүүлээд бичих ямар ч чадал тэнхээ үлдсэнгүй. Миний хүсэлтийг биелүүлээрэй. Хайрт минь би чамд маш их хайртай. Баярлалаа хайртай, хайртай, баяртай. Зохиолч ир энэ загтлыг уншиж дуусгаад сандлын хажуудлын ширээн дээр тавиад биеийн тэр чигээрээ чичирхийлж хэсэг бодлоо. Тэгээд өөрийнхөө бүх ой санамжийг ухаад энэ загтлыг явуулсан эмэгтэйн талаар ямар нэгэн зүйл санаж гэнэ үү? Ямар нэгэн дурсамж байна уу гэдгийг бүгдийг нь шүүж үзхийг хүссэн боловч хаа нэгтээ манан бодон дунд учир нь үл мэдэгдэх. Нэрэл хуршийн маань нэг жаахан охин байсан мэт санагдах тийм л дурсамжууд түүний сэтгэл санаанд орж ирнэ үү гэхээс биш өөр ямар ч дүүрс, ямар ч нэр зүс царай орж ирээгүй. Ингээд зохиолч ир ширээн дээр байсан цэцгийн ваар руу харсан чинь нэрэл тэр ваар нь энэ олон жилд анх удаага ямар ч баглаа цэцэггүй хоосон байгааг анзаарчээ. Гинэт зохиолч ирд амар амгалан амьдралынх нь хаа нэгтээ байсан хаалттай хаалга нээгдээд гаднаас хүүтэн салхи жиндүүлэн үлээж байгаа юм шиг мэдрэмж төрнөө. Гэт энэ ном маань дуусж байгаа юм аа. Ямар тач түрүүн хэлсэн Монголд бол маш олон жил бестселлер болж исэн. За дээрэс нь Наранбаатар найруулагчийн найр уснаар Үл таних эмэгтэй гэдэг нэртэй Монгол кино болж исэн. Дэлхийд дахнаач гэсэндээ аюул олон тооны кино жүжиг болж исэн ийм зохиол юм бэлээ 1922 онд бичигдсэн. За энэс хойшоо болохоор би яг өөртөө төрсэн сэтгэлдээ ярих болно. Энэ тууж яг та бүхний дуртай зохиол бол энэ хүртэл үзээд зогсоороо баярлаа баяртай. Одоо ер нь намайг яг юу гэж бодсон бол миний яг жинхэнэ бодлыг сонсомоор байгаа. Эсвэл надтай ижилхэн бодолтой байгаа хүмүүс байгаа бол үргэлжлүүлээ яарэ. За тэгээ энэ зохиол бол надад үнэхээр амар онцгой санагдлаа. Нөгөө би саяхан намайг галзууруулах шахсан номууд гээд дургу уншиж чадаагүй дуусгаагүй номуудынхаа талаар бичлэг хийсэн. Хэрвээ тэр бичлэгийг би нэг дахиад 10 хоногийн дараа хийсэн бол энэ ном бас орох байсан. Үнэхээр надад уншиж дуусгах гэж хэцүү байсан. Гэхдээ нэгдүгээрт бовинхон, хоёрдугаарт үнэхээр л олон хүний дуртай өндөр үнэлгээтэй ном байгаа учраас дуустал нь уншаад энд ямар нэгэн өөл итгэл найдар байгаа шүү дээ. Энэ номын үйл явдал нэг юм эргээд дуусах юм болов гэдэг нэг тийм хүлээлттэй байсаар агаад уншаад дуусгасан. За ямар ч хэлсэн хамгийн ихэнд төрсөн мэдрэмж хэм бол хүмүүс түрүүн хэлсэн энэ номыг аюу гоё романтик хайрын тухай жинхэнэ хайрын тухай гониглуулдаг, шаналуулдаг ийм ном гэдэг. За гониглуулж, шаналуулж байгаа нь бол яг ойлгомжтой байна. Тэгэхдээ энэ жинхэнэ хайрын тухай ном юм уу? Эсвэл зүгээр л нэг эр хүний ямар ч хүчин чармаалтгүй, ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй, ямар ч одоо хийсэн үйлдэлийнхээ үр дагаврыг нь тооцч үзэхгүйгээр зүгээр л байгаагаараа оршиж байгаагаараа ингээд эмэгтэй хүний агуу хайрыг хүлээх гэсэн нэг тийм фантаз ч юм уу тиймэрхүү сэтгэл төрсөн. Яг энийг бол жинхэнэ хайрын тухай ном гэж хэлэхээргүй надад санагдсан. Яг нөгөө талаас яг obsession буюу нэг юм донтох гэж байдаг шүү дээ. Яг донтолтын тухай ном юм шиг. Тэрнээс биш яг эрүүл жинхэнэ хайрын тухай ном бол арай биш ээ. Хоёрдугаарт нь болохоор надад энэ одоо танихгүй эмэгтэй, үл таних эмэгтэй хайр нь нэг тийм нэрээ ийм хайр байдаг шүү гэдэг ингээд хамаатуулж, хамаарч тийм чатгааргүй хайр юм шиг бас санагдаж байгаа юм. Одоо шинэ энэ эмэгтэй чинь энэ эрэгтэйтэйгээ танилцаад өөрийгөө харуулад яг хүн хоорондын нэг юм халуун дулаан харилцаа үүсгэхийг хүсэхгүй байгаа зү тэ. Тэгээд яг энэ хүний амьдралд нэг юм нэргүй, нүүргүй зүгээр нэг юм шүтэн бишрэгч. Тэгээд тэр нь бас амар итгэмээр биш. Үнэхээр ийм хайр байдаг гэж юу? Та нар юу гэж бодож байна? Би бол ингээд эсвэл би юм бүтэн сэтгэлтэй хүн юм уу? Тэгэхээр энэ болохоор яг юм зохиолчийн өөрийгөө ялангуяа энэ нөгөө захиаг хүлээж авч байгаа хүн чинь ч гэсэндээ эрэхтэй зохиолч байгаа штэ тий. Тэнгүү зохиолчийн өөрийгөө тийм фантазийн гол дүр тоглуулсан өөрийнхөө одоо нэг юм мөрөөдлийг бичээд байгаа юм шиг тий. Өөрийг нэг эмэгтэй хүн ингэж хайрлсан гэдэг
мөрөөдлөө фантаза буулгаад байгаа юм шиг надад санагдсан. Ер нь бол яг энэ номыг аварсан зүйл нь болохоор зохиолчийн тэр бичгийн чадвар нь гэж би бодож байна. Тэгээд надад их сонирхолтой таалагдсан зүйлүүд нь бол мэдээж одоо үгдэн тэр харцсан чамд ингээ хамаг юмаа яриад хувцаа тайлмаар санагдсан тийм харц гэдэг ч юм уу дүрслэлүүд энэ дүрслэлүүд нь бол аюу бүтээлч уран яруу санагдсан. За тэгээд дээрэс нь нэмээд захидал дээр ингээ байж агаад байн ингээд юу гараад байгаа. Бидний хүүхэд хүчгсэн, миний хүүхэд хүчгсэн гэд тэрийг ингээ иргэн дахин оруулж ирээд байгаа надаа бас таалагдсан. Балаа хайрын түүх уншаад ингээд ямар тэнэг юм бэ гэд бухимдаад байж хахад бидний хүүхэд үхсэн гингүүт эн чинь нэрээ бас цаанаа нэг юм emotional сэтгэл зүйн хувьд нэг юм яваад байгаа шүү гэдгийг сануулж байгаа юм шиг тэг санагдсан. Бас нэг зүйл нь trembling гэдэг ингээд тэр чичирлээ гэдэг үг аюуг ашигласан байсан зохиолч. Тэгээд надад тэр нь бас жоохон инээдтэй ингээд яг уншаад төвлөрөө явж байхад гинэт ингээд чичирлээгээ гараад ирэнгүүт нь миний бүр инээд түрээд дайшин бүгдээр юм чичир салгалдаг хүмүүс ч юм уу гэдэг тийм бодол төрсөн. Гэтэл яг энэ бол ингээд нэлээд том юм зүйлээс л хайж байгаа зүйлүүд шүү дээ. За тэгээд эцэст нь дүгнэж хэлэхэд бол зохиолчийн уран яруу бичлэгийн хэлбэр Ice Center байгаагүй бол энэ бол зүгээр л би чам таартай байсан. Чи намайг анзаараагүй. Гэтэ зүгээр дээ тэр нь надад хангалттай гэдэг ийм л зүйлийг л ерөөсөө ингээд дэлгэрүүлээд уран яруугаар бичсэн юм шиг тэг санагдсан. За тэг эцэст нь хэлэхэд хэрвээ та өөрөө ч буцааж хайрлаагүй хүнд хайртай болж исэн бол энэ номыг, энэ дүрийг, энэ бичгийг илүү сайн ойлгоод мэдрээд зохиолчийн өгөх гэсэн сэтгэл хөдлөлийг нь тэр шаналлыг нь мэдрэх байх гэж бодож байна. Хэрвээ та яг над шиг хайр гэдэг чинь хоёр талаасаа ижил тэнцвэр байх хэвээр тэр хүндээ би харагддаг, би ч тэр хүнийг хардаг. Ижилхэн нэгнийгээ сонсдог, ижилхэн харилцан хүндлэлтэй, хүчин чармаалтай байдгаа тийм байх ёстой гэж боддог бол энэ ном таныг галзууруулах баха. Энэ ном танд таалагдсан уу, таалагдаагүй юу? Яг юун таалагдсан бэ? Эсвэл таалагдаагүй вэ гэдгийг сэтгэл хэсэгт үлдээгээрэй гэж хүсэж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол цаашдаа иймэрхүү бичлэг үзмээр байгаа бол манай сувагт subscribe дараарай. Мөн миний Instagram хаягийг дагаарай. Хэрвээ бичлэг маань бүр нэлээд таалагдсан бол та бүхэн энэ дансаар намайг нэг аяг кофегоор дайлж болно шүү. Баярлалаа.